Сайн мэцгоногчтой та бүхэнд шинэ 7 хоногийн мэнд хүргэе. Цагаар өвчин чиглэлийн газраас та бүхэнд хоногийн мэдээллийг танилцуулъя. Эхлээд өнгөрсөн хоногт орсон хурд үндэсний мэдээллийг танилцуулъя. Өнгөрсөн хоногт орсон хурд үндэсний мэдээллийг харж хахад баруун болон Төвийн нутгийн өмнөд хэсэг, Говийн бүсийн зүүн хэсгээрээ, аман Төвийн бүсийн зүүн хойд хэсэг болон Хинти дорн Сүхбаатар ялангуяа Хинти Дорн аймгийн хойд хэсгээр баг зэргийн бороо орсон. Ахиугаа орсон газар буюу Баян-Онгорын аймгийн өмнөд хэсгээр нэлээд хуур ашилт ихтэй байсан бол Баян-Онгорын өмнөд хэсгээр бас бороо орсон байна. Ялангуяа Баян-Онгорын аймгийн шин жинс сум орчмоор бол бороо орсон байдалтай байх юм а. Харин өнөө шөнийн 21 цагаас маргаашийн 21 цаг хүртэлх хугацаанд бол баруун аймагуудын өмнөд хэсгээрээ шөндөө ороод өдөртөө зарим газараараа бороотой баруун аймагуудын мөн зүүн аймагуудын зарим газараараа өнөө шөндөө бол маргааш өдөртөө бороо орон. За бус нутгаараа нэлийн үйлэрхэг шөнө болон өдөр болж өнгөрөх төлөвтэй байх юм. Агаарын температурын утгыг шөнийн температурыг харж байхад баруун аймагуудын утгаар шөндөө нэг 10-аас 15, Төвийн бүс нутгаараа нэг 8-аас 13 градус, зүүн аймагуудын нутгаараа 9-өөс 14 градус, Говийн бүс нутгаараа нэг 13-аас 18 градус 7 хоног төлөвтэй. За үүнээс харж байхад бол зүүн аймагуудын нутгаараа бол баг зэрэг сэрүүхэн хоног төлөвтэй үе сэрүүсч ирсэн байдалтай бол байна. За харин өдрийн температурыг харж байхад бол баруун аймагуудын нутгаараа 22-оос 27 градус дулаан, Төвийн бүс нутгаараа нэг агаарын температур нь 23-оос 28 байхад тгийн зүүн хэсгээр 20-оос 25 болж баг зэрэг сэрүүссэн. Өнөө шөндөө болон маргааш аймаг өдөртөө бол зүүн аймагуудын нутгаараа сэрүүссэн салхины хурд нэлээд ихсэн байдалтай бол байхаар байна. Говийн бүс нутгаараа маргааш өдөртөө 24-өөс 29 градус дулаан байх төлөвтэй байна. Салхины хурдыг харж байхад бол баруун аймагуудын нутгаараа нэг 6-аас 11 м/сек салхитай байхад Төвийн бүс мөн адилхан 6-аас 11, харин зүүн аймагуудын нутгаараа салхи баруун оноос секундэд нэг 5-аас 10 м/сек байх боловч өдөртөө зарим газараараа секундэд 12-аас 14 м хүртэл ширүүсэх төлөвтэй байна. Мөн Говийн бүс нутгаараа өдөртөө бас зарим газараар нэг 12-аас 14 м хүртэл ширүүснэ. Нийслэл Улаанбаатар хотын тухайд үйл шин за гэхдээ өнөө шин болон маргааш өдөртөө бороо орохгүй. Салхины хурд нэг 7-оос 12 м/сек салхитай. Өнөө шиндээ 10, маргааш буюу 6 дугаар сарын 30-ны өдөр 22 градус дулаан, 7 дугаар сарын 1-ний өдөр 24, 7 дугаар сарын 2-ны өдөр 27 градус гээд за маргааш баг зэрэг сэрүүх өнөөдөртэй харьцуулахад сэрүүхэн байгуулах буцаа температурын утга бол нэмэгдэнэ. Дархан Эрдэнэ дотоодын хувьд аваад үзэх юм бол маргааш 26, 7 дугаар сарын 1-нд 29, 7 дугаар сарын 2-нд 30 градус, Эрдэнэ дотын хувьд мөн маргааш 24, 7 дугаар сарын 1-ний өдөр 25, 7 дугаар сарын 2-ны өдөр бол 28 градус байх төлөвтэй байна. За цаашдын төлөвийг харж байхад бол за агаарын температурын утгагч төр доктортой байх төлөвтэй буюу за маргааш баг зэрэг сэрүүхэн байна. 6 дугаар сарын 30-ны өдөр цаашлаад 7 дугаар сарын 1, 2, 3 гээд буцаа температурын утга нэмээд дулаараад явах ийм ерхий төлөвтэй байгаамаа. Та бүхэнд цагаар өвчин шинжилгээний газраас хоногийн цагаар мэдээллийг танилцууллаа. Анхаарлаа хандуулсанд баярлалаа.